Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ радио долгионы тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж төслийг эцсийн хэлцүүлэгт бэлдүүлэхээр эдийн засгийн байнгын орон шийдвэрсэн. Тус банкны орон уг хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах танилцуулгыг улсын их хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлээ. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээс санал хурааж шийдвэрлсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг дараах байдлаар төсөлд тусгалаа. Үүнд 1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг баталж байхаар. Олон улсын радио байгууллагад Монгол улсыг төлөөлөх гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал дүгнэлт судалгааны үр дүн судлах, олон улс бүс нутгийн хурал бэлтгэх оролцохтой холбогдсон асуудлыг зохион байгуулахаар. 2. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэд радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах мөн тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарлтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж байхаар тус зарчмын саналыг тусгасан. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг төслийг та бүхэнд тараасан. Улсын их хурлын эрхэм гишүүдээ радио долгионы тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлаар эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг хэлсэн хуулийн төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Батэрдэн гишүүнд баярлалаа. За байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж асуулт асуух гишүүд байна уу? Алга байна. За байнгын хорооны саналаар радио телефоны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёолоор санал хураалтыг. За санал хураалт гишүүдээ.